Өнөөдрийн хичээл бол ажил олгочоос цалинтай чөлөө болон амралт хүсэх чухал хэллэгүүд юм. Эдгээр хэллэгүүдийг сурснаар та ажлын байран дээрээ мэргэжлийн төвшөнд харилцах чадвартай болно. Ажил олгочоос жилийн амралт хүсэхдээ ингэж хэлж болно. I'd like to request annual leave from June 5th to June 15th. 6 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 15-ны хооронд жилийн амралт авахыг хүсэж байна гэсэн үг. Нэг өдөр чөлөө авах шаардлага гарвал Could I take next Monday off? Дараагийн даваа гарагт чөлөө авч болох уу гэсэн утгатай. Эсвэл May I request a personal day? Хувийн шалтгаанаар нэг өдөр чөлөө авч болох уу гэсэн үг. Чөлөө авах шалтгаанаа тайлбарлах шаардлагатай үед I need to attend a family event. Би гэр бүлийн арга хэмжээнд оролцох хэрэгтэй байна гэсэн үг. Эсвэл I have a personal appointment. Хувийн уулзалттай байна гэж хэлж болно. Шалтгаанаа товч бөгөөд мэргэжлийн төвшөнд тайлбарлаарай. Амралт чөлөө авах журам эсвэл тухайн өдөр боломжтой эсхийг асуухдаа What's the process for requesting time off? Чөлөө хүсэх журам нь ямар байдаг вэ гэж асууна. Эсвэл Is July 5th available? 7 дугаар сарын 5 боломжтой юу гэж тодруулж болно. Амралтын төлөвлөгөөгөө урьдчилан хэлэхдээ I'm planning a vacation in September. Би 9 дугаар сард амралт авахар төлөвлөж байна гэж хэлж болно. Эсвэл When would be a good time to discuss my vacation plans? Амралтын төлөвлөгөөгөө хэзээ ярилцах нь тохиромжтой вэ гэж асуух нь зүйтэй. Чөлөө эсвэл амралтаа баталгаажуулахын тулд Just confirming my leave from August 1st to August 7th. 8 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 7-ны хүртэлх чөлөөгөө баталгаажуул байна гэсэн үг. Хүсэлтийг тань шийдсэнд талархлаа гэж хэлэхдээ Thank you for your understanding. Ойлгосонд баярлалаа гэсэн утгатай. Баяртай.